Сайд нэр зарцуулах санхүүжилтийг харьцуулах нь тэнгэр газар шиг байгааг ойлгож байгаа хэрэг тийм ээ. За яг одоо ингээд салбараа удирдаад сайд хийгээд баг даруй одоо 4 сар болох гэж байна. За энэ хугацаанд бол ер нь салбар хоорондын уялдаа, за дээрээс нь ажил үүргийн чиглэлүүдэд хувааж ажиллах за бас нэг зүйл бол одоо гадаад томилтой байх үед бол одоо бас яамаа орлож үлдэх энэ төр гээд олон зүйлүүдийг дутагдал байсан. Тэгэхээр бол энэ бол одоо буруу шийдвэр гэж бодохгүй байгаа. Зүгээр энэ нь бол одоо өөрөө хэдийн бүтээж зөв салбарын хөгжил бодлого засгийн газрын барьж байгаа улсын хурлаас гарч байгаа хууль шийдвэр тогтоолуудыг хэрэгжүүлэх чиглэлд бол бас нэмэртэй л гэж харж байна. Одоо танайд эцэд бол нөгөө номин гээд эрүүл мэндийн салбарт 6 жил ажилласан яг энэ салбарын асуудлыг мэддэг тийм хүн байлаа шүү дээ. Тэгэхээр тас дэд сайд дээр ер нь ямар онцлогтой байна? Тий, бас их залуу болсон хүчин байгаа. Тийм учраас залуу хүний бас ирч хүч дээрээс нь одоо тодорхой асуудлуудыг үүргүүгэн тэдгэрүүдээр одоо ажиллаж олон нийтэд бас юу хийж чадхаа харуулах хэрэгтэй байгаа. Тийм учраас одоо ажил салбар тулгамж байгаа давхардж байгаа ажлуудыг хийх, бүтээх чадах ийм өдөртөх чадвараа харуулах тэр боломжийг олох хэрэгтэй л гэж харж байна. Сайдын хувьд ер нь дэд сайттай болохоор хэзээ мэдсэн бэ? Өчигдөр нөгөө засгийн хурлаар танилцуулсан тийм тэр үед мэдсэн. За баярлалаа.